Эрүүл оюунлаг Монгол нэвтрүүлэг тун удахгүй. Хин нэгний хүсээд жолдохгүй зүйл өөр нэгний хувьд аль хэдийн хэрэггүй болсон байх нь бий. Бид нэвтрүүлгээрээ нийгэмд байгаа тус сайхан сэтгэлийг дэмжин урамшуулж, тусын сайхан сэтгэл нь хэрэгтэй хин нэгэнд хэрхэн очиж аз жаргал бэлэглэж байгааг үзүүлэх замаар бие биедээ туслах өргөн аяныг өрнүүлэхээр зорж байгаа юм. Үгүй одоо ингээл барилга хөдлөд би ажилдаа явчихна. Ажилдаа болчихдог л амьдрал гал. Бат гэрэл дүүс төрийн бас байгууллага болон эрүүл мэндийн лайк HD телевиз. За тэгэхээр үзэгчдээ бид дөнгөж одоо их хаан цэцэрлэгтээ хүрэлцээрээд байна. Одоо мөнгө сайхан хүүгийн нэг өдрийн цэцэрлэгтээ танилцсан тийм үү? Тэглээ ахуйтай өмнөх дугаарыг үзсэн маш олон үзэгчид манай телевизэд хандаж бас мөнгө сайхан хүүг бас цэцэрлэгтээ явж байгаа эсхийг асуусан байгаа. Тэгээ тэр үзэгчтэй бас хандаж энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. За одоо бүгдээрээ хамтдаа цэцэрлэг рүү орцгоё. Мөнгөн зул гэдэг эмэгтэй болон түүний хүүхдүүдийг манай үзэгчид андахгүй болсон. Эрүүл оюунлаг Монгол нэвтрүүлэг энэ айлыг айл шиг айл болгохын төлөө зүтгэсээр амьдралд юу ч тохиолдож болно. Тэр болгонд хугарахгүй байх. Бид бэлэн хоолыг нь бэлдэж өгөх биш, арга замыг нь чиглүүлэх зорилготой юм. Мөнгө сайхан хүүг цэцэрлэгтээ явж байгаа эсхийг олон үзэгчид асууж байсан учраас бид энэ удаа нэвтрүүлгээ мөнгө сайхан хүүг цэцэрлэгтээ хүмүүжүүлэе гэсэн их хаан цэцэрлэгийг зорьсон юм. За тэгэхээр бид дөнгөж сая хүүхдийн цэцэрлэгт орж ирээд байж тийм ээ. Тэгэхээр өнөөдөр цэцэрлэг дээр ямар хуу үйл ажиллагаа хийдэг юм бэ? Ерөнхийдөө хэрэг нийгэмшил байгааг бас үзүүлэхийг зорьсон юм үзэгчтэй. За өмнөх дугааруудыг үзсэн үзэгчдээс маш их хандлтууд ирсэн байгаа. Тэгээд тэрхүү бас саналыг тавьсан үзэгчд маань энэхүү нэвтрүүлгээс хариулт авах болно гэж хэлмээр байна. Тэгээд маш олон үзэгчд холбогдоод тийм ээ. Мөнгө сайхан хүүгийн бас цэцэрлэгт явж байгаа дүр төрхийг бас харах хүсэлтийг тавьсан байгаа. Тэгээд одоо та бүхэндээ зориулаад мөнгө сайхан хүүтэйгээ бас уулзуулъя тийм ээ. За тэгээ бас багшаас нь бас мөнгө сайхан маань хэр хүмүүжиж чинь ер нь ямар хуу болж байгаа талаар одоо та бүхэндээ бид ярилцлага өргөх болно. Сайн байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Маш их санагдаж мөнгө сайхан хүүг одоо цэцэрлэгтээ хэрхэн явж байгаа вэ? Эцэг хэн хөргөж өгж байгаа болов уу гэсэн маш их хандлтууд ирсэн байгаа. Энэ талаар тодруулах гэж бид нар энэхүү нэвтрүүлгийг бэлдэж байна. Энэ талаар бас таны сэтгэлийг сонсъё. Анх эхлээд мөнгө сайхан хүү маань эхлээд их бишүүрхэл, уйлал, ээжээгээл аргагүй тэ нөгөө шинэ орчинд орж байгаа хүүхд учраас юмаа мэдгүй тэгээ уйлагнаад аягүй тэгдэг байсан. Одоо нэг 7 хоног явсан гэсэндээ аягүй өөр болсон. Хүүхд маань өөр аягүй сэргэлэн хүүхдтэй лээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ тоглоод тэгээд би бас аль болох энд байх талаас нь аягүй ярилцсан. Тэгээд эхний нэг 2-3 өдөр бол ирэхгүй явахгүй гэж өглөө уйлдаг байсан. Сүүлдээ бүр аягүй тассан цэцэрлэгтэй ээжигээ өглөө ээжээ босооч хоцорлоо штэ гэдэг аягүй тэгдэг ээж нь аягүй ярьжсэн. Тэрэнд нь бид нар маш баярлдаг. Тэгээд бид нар ингээд хэрвээ ирэхгүй байх ч юм ингээд хоцроо жоохон гоцронгууд амар санаа зовол яана яац юм болоо гэж ээж рүү залгаалт хоёр ирж гинүү яаж гинүү гэж байн гараас нь ингээд санаа тавьдаг байгаа. Тэгээ хүүхд маань орой явахтаа ч гэсэндээ би явахгүй цэцэрлэг дээр хонж олохгүй мó гэсэн тиймэрхүү саналаас аягүй гараад ирсэн. Тэгээ ерөөхдөө хүүхд маань яг ч тийм бүр амар бүрэг хүүхд биш. Анх тэгээд эрэхтэй нэг жоохон шинэ орчинд ороод бишүрхчихсэн. Яванд бол гайгүй ер нь тассан. Ерөөдөө хөөрхөн хүүхдэд аягүй сэргэлэн. Мөнгө сайхан маань урд нь ерөөсөө огт цэцэрлэгт явж байгаагүй байгаа. Тэгээд анх цэцэрлэгт ороход одоо та нарт бас хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал тулгарч байна уу? Ерөнхийдөө бэрхшээлтэй зүйл гэх юм бол хүүхд маань өөрөө жоохон ярих тал дээр жоохон мó үйл хөдлөлийг бол аягүй чөлөөтэй илэрхийлдэг хэрнээ өөрөө үгээрээ тэрийг илэрхийлж гаргаж одоо жоохон тааруухан ичимхий юм шиг тэмэрхүү байдал ажиглагдаад байгаа. Юмыг нэг 2-3 удаа асуулж ийж ойр зурхуу үгээр хилдэг. Тиймэрхүү хүүхдтэй лээ. Тэгээ манай цэцэрлэг бол ер нь бол халамжийн чиглэлээр
12 хүүхэд ер нь аваад ингээд ажилласан намраас хойш. Тэгээ тэр хүүхд болгон дээр ингээд судалгаа хийгээд үзэхэд бол бас харьцангуй гайгүй. Бараг бүтэн жил явж байгаа хэрнээ одоо дөнгөж нээлттэй болж байгаа хүүхдүүд ч гэсэн байна. Тоглохгүй хүүхдүүдтэй тоглохгүй ингээд ганцаараа суух жишээний тиймэрхүү хүүхэд хахад мөнгө сайхан маань харин ч гайгүй 7 хоногийн дотор найзуудтай тасаад тэгээ найзуудаагаа санаж ингээд хагасаа бүтсэн гэртээ өнчгтэй айгүй сансан байдалтай өглөө бүр инээж орж ирж байгаа юм жаа багшаа сайн байна уу тэгээд би ч өөдөөс нь ихлээр энэ чи дуурдаггүйсэн шүү дээ доош хараад айгүй ингээд хүмүүсээс ингээд болтох жишээний байсан боловч одоо бол айгүй сайхан болсон. Тэгээ манай ер нь халамжийн 12 хүүхдүүдийг одоо ингээд мөнгө сайхан маань мэдээд 13 дахь хүүхэд нь болж байгаа. Манай эрхлэгч сумын дарга маань айгүй тийм нийгмийн ажилд айгүй хэтгтэй оролцдог. Тэгээ аль болох энэ гэртээ ийм хүүхэд ганцаараа битээ байгаасаа гэсэн үүднээсээ ямар ч үн төлбөргүйгээр 12 хүүхдээ явуулдаг гэж байгаа. Одоо мөнгө сайхантайгаа минь нийлээд 13 хүүхдээ явж байгаа. За тэгээд мөнх сайхны манаас гэр бүлийнх нь хөргөж өгж байгаа тийм үү? Ах нь болоо ээж нь хөргөж өгж байгаа. Тэгээд яг ээжийн зүгээс бас та бүхэнд сэтгэлдээ хэлж байна уу? Ээж нь бас маш их баярлалаа. Та нарт маш их баярлалаа. Манай хүүхд одоо ингээ очихороо цэцэрлэгтэй явъя л та гэж байнга өглөө ээжийн эрт босооч би хоцорлоо гэдэг болсон гэл ээж нь аюух баярлажсэн. Ах нь ч гэсэндээ амар гоё байгаа гэж аюу дийжсэн. Аюух таалагдж ийн гэж ярьсан. Аюу санал сэтгэлээ илэрхийлсэн. Түрүүн сумын эрхлэгч манаас хэллээ л да. Манай цэцэрлэгийн зүгээс багш нарын зүгээс бас өөрсдийнхөө хөрөнгө мөнгнөөс тийм ээ мөнгө сайхан хүү зориулаад бас хувцас гутал авсан гэсэн энэ талаар тодруулах гэхгүй юу? Тийм. Мөнгө сайхан хүү маань өөрөө нэг пижек шиг өмсөд ирсэн байсан учраас бид нар өөрсдөө хоорондоо ярилцаад хүүхдтэй ингээ багхан ч гэсэн дэм болё гэсэн үднээс нэг ойр зурхан хувцас авсан байгаа. Манай мөнгө сайхан хүү маань 7 хоногийн дотор ихэд хийсэн бүтээсэн зүйл маш өндөртэй байгаа. Энэ ихэд ингээд дөрвөлжин дүрсийг одоо битсэн байгаа өөр бичлэн битсэн. Тэгээд солгоо гартай мэлээ. Би ихлэ тэрийг мэдгүй зөв гараар нь баруун гараар нь бичүүлэх гэсэн боловч болохгүйсэн сүүлд нь ингээ өөрөө битсэн. Тэгээ энд тэндээ явж байгаа ч гэсэндээ явандаа сурна энэ бол өнгөж анхан шатны юмнууд явж байгаа. Тэгээд өнгөрөө шүлгэрийг би хүүхдүүдтэй ярьж өгөө тэрнийхээ дагуу зураг ингээд наалгасан чи аюу хөөрхөн наасаа өөрөө энд гоё наасан биш тийм ээ. Тий. Дөнгөж 7 хоног явж байгаа ихтэй аюу сэрхий байгаа байхгүй бас. Тэгээд хавар гэсэн сэдвээр зураг зурулах гэсэн чинь чөлөөт сэдвээр зураг зуруулсан хавар гээд тэгсэн чинь манай хүү маань ганцхан өөрийгөө зурсан юм шиг л арай амжаагүй цаг нь амжаагүй байлгүй ганцхан өөрийгөө зурсан байсан. Гэхдээ энэ бол бас өөрийгөө илэрхийлж ийн гэдэг чинь томоохон амжилт байхгүй юу? Тэгээд ингээд гар утас хийсэн ээжтэй зориулаад ийм хөөрхөн гар утас баримлын шавраар хийсэн байгаа. Тэгээд ингээд дүрснүүдийг бас зурж бодох гээд ойр зүрийн анхан шатныхаа өмнөдийг бол үзэл явж 7 хоногийн дотор гэхэд бол өөр аягүй сэргэлийн хүүхдээ лээ. Юм бол аягүй хурдан тогтооч шинжтэй юм лээ. За баярлалаа. Маш их олон одоо үйлдэл хийсэн байна тийм ээ. За мөнгө сайхан үг мань хаана явж байна? Энэ сагсанд аягүй сонирхолтой. Түрүүн найзуудтай сагс тоглохыг зааж өгсөн шүү дээ. Яаж ингэж тоглох уу гэд найзуудтай бөмбөг авч өгөөд эхлээд ингэж ганцаараа суугаад байдаг гэсэн бол анхны 2 хоногтой суугаад байдагсан бол одоо бол найзуудтай ингэж зааж өгөөд хөөрийнхөө мэддэг юмнуудыг аягүй тайлбарлаж өгдөг. За минь хөнөөш. За сайн уу? Сайн уу? Зэрэгт явах гоё юм мөнгө сайхан. Гоё юм. Гоё юм. Мамонттой тоглох гоё юм мөнгө сайхан. Тэгээд бас манай хүүд одоо туслаад бас нийгэмшүүлэх тал дээр маш их анхаарал хандуулж байгаа танаа цэцэрлэгийн бүх ажилчдад маш их баярлалаа гэж хэлмээр мөн тэгээд та бүхэндээ одоо дараачихын ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Бас танд баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа. Та нар ч гэсэн маш баярлалаа. Цаашид ийм хүүхдүүд бас олон гарч ирээд бид нар ч гэсэндээ туслах юмсан гэж маш их хүсдэг. Тэгээд тэр хүүхдүүдтэй хандаж хэлэхэд эцэг эхчүүдэд нь ч гэсэн хандаж хэлэхэд битгий гэртээ хүүхдээ байлгаад байгаа чи аль болох ямар нэгэн байгууллагад хандаад ингээд мөнгө сайхан хүү шиг маань ингээд цэцэрлэгт яваасаа гэж маш их хүсэж байна. Right now I'm looking
like nobody else. The way that you flip your hair gets me overwhelmed. But when you smile at the ground, it ain't hard to tell. You don't know you're beautiful. Baby, you light up my world like nobody else. The way that you flip your hair gets me overwhelmed. But when you smile at the ground, it ain't hard to tell. You don't know, you don't know you're beautiful. Only you saw what I can see. You'll understand why I want you so desperately. Right now I'm looking at you and I can't believe you don't know. You don't know you're beautiful. You don't know you're beautiful. That's what makes you beautiful. Эрүүл оюунлаг Монгол нэвтрүүлэг тун удахгүй. Хин нэгнийг хүсээд жолдохгүй зүйл өөр нэгний хувьд аль хэдийн хэрэггүй болсон байх нь бий. Бид нэвтрүүлгээрээ нийгэмд байгаа тус сайхан сэтгэлийг дэмжин урамшуулж, тусын сайхан сэтгэл нь хэрэгтэй хин нэгэнд хэрхэн очиж аз жаргал бэлэглэж байгааг үзүүлэх замаар бие биедээ туслах өргөн аяныг өрнүүлэхээр зорж байгаа юм. Хамаанэ тусахай. Үгүй одоо ингээд барилга хөдлөд би ажилдаа явчихна. Ажилдаа болчихдог л амьдрал гал. Бат гэрэлт үс төрийн бас байгууллага болон эрүүл мэндийн лайв. За тэгэхээр үзэгчдээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид яг одоо мөнх сайхны гэрт нь үргэлж ирсэн байгаа. Тэгээд төрөөчийн нэвтрүүлгээр бидэртэй холбогдсон нэгэн сайн санаад хүн байгаа тийм ээ. Тэглгүй яах вэ? Сүхбаатар аймгийн бас баруун урд сумын иргэн нараагч манд холбогдсон байгаа. Тэгээ нараагчтай бас энэ нэвтрүүлгийг далимдуулаад энэ цэнхэрдлэгийг бас далимдуулаад баярлалаа гэдэг. Төрийн бас байгууллагын зүгээс мөн лайв телевизийн зүгээс сэтгэлийн тосоо өргөсөн тань маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн одоо энэ айлд ирсэн зорилго маань бас нараагчийнхаа өгсөн сэтгэлийн тосыг одоо бэлгийн бас энэхүү айлдаа бас гардуулахаар өгөхөөр ирсэн байгаа. Тэгээ нараагчийн өгсөн одоо зүйлсийг одоо харуулъя. Тэгээ. За тэгэхээр энэ том цүнхтэй ямиг хаасан Сүхбаатарын баруун уртаас одоо өгж явуулсан байгаа. Тэгээ замын унаан дайж өгж явуулсан нараагч маань маш их сэтгэл гаргаж байн утассан тийм ээ. За тэгээ нараагч өгсөн зүйлийг бас яг бид нар үзээд тийм яг тохирох хүмүүст бас хүргэх гэж байгаа. Тийм болохоор бас хэсэгчилж хуваарлж одоо айлуудад өгж байгаа. Тийм болохоор нараагч маань бас ногоо тогтой юм өгсөнгөө гэж бодчих магадгүй тийм ээ. Нэг айлт ямар бүгдийн тэр чигээр нь яхаас олон хүмүүст туслахыг зорж байгаа гэдэг та бүхэнд бас хэлмээр байна. Тэгэхээр за одоо өгье тийм ээ. За ихч. За та сая сонссон байх бас манай нэвтрүүлэгтээ үзсэн маш олон хүмүүс үздэг нь илрэл болж байна. Тэгэхээр бас та бас хичээх хэрэгтэй байгааг харагдаж байгаа тийм үү? За тэр хүн хандаж юу гэж хэлмээр байна? Юу гэж хэлдэг баярлалаа л гэж хэлдэг даа өөр. Хаа байсан Сүхбаатар аймгийн баруун урд сумаас одоо та бүхний нэвтрүүлгийг үзээтэй тань туслахаар одоо ууд дүрийн энийг одоо тэр их ч маань үүрээ чирээд аваачаад өгсөн байгаа. Замын унаагаар дайгаад тийм ээ. Тэр их ч бас энэ сэтгэл бол хин хүнд баймаргүй сэтгэл шүү дээ. Хаа холоос зааж. Тэр хүндээ бас хандаж таасаа тэр хүний бас сэтгэлийн одоо тусыг хүлээж авсандаа бас хариу өгөхгүй юу? За ингээд айгу сайхан сэтгэлтэй сайхан хүн байна. Тэгээд одоо тэгээ биднес шиг одоо хүнд ингээд тусалж байгаараа л гэж хэлдэг да өөрөө. Тэгэл баярлал та. За тэгэхээр сая мөнх сайхны та анзаарсан хүүхчин шинэ өмд шинэ гуталтай болсон байна анзаарсан уу? Тэглээ хадалтай харна. Одоо шинэ гутал шинэ хувцас бас өмсөж байгаа бас цэцэрлэгтэй өмсөн подволог одоо өмүүдийг гэж тэ их хаан цэцэрлэгийн хамт олонны зүгээс мөнх сайхан хүүд маань бас бэлгэлсэн байгаа. Тэгээд энэ тал дээр бас таны бодлыг сонсох хөө. Тэр хүмүүстээ бас сэтгэлийн үг хэлэхгүй юу? Тэр их ханд гэлөө. Их ханд цэцэрлэгэн дээр захирал эгчтэй маш баярлж гин угаасаа тэгэл миний хүүхдийг цэцэрлэгт нь явуулж ингэж гоё хувцгамдартай болгож ингэж сурлага мэдлэгтэй болгож чадна баярлалаа л гэж хэлье. За тэгээд хүүгээ бас анзаарсан 7 хоногийн өмнө одоо анх тэр цэцэрлэгт очсон. Үүний ерөөсө цэцэрлэгт явж байгаагүй тийм ээ. Одоо цэцэрлэгт яваад 7 хоног, бараг 8 хоног болчлаа тийм ээ. Яг энэ хугацаанд ямар өөрчлөлт орж байна мөнх сайхны хувьд? Өө баг цагийн юм харц сурцсан тэгэл өнгө зүссэн ч хүртэл гоё болцсон тэгэл ер нь шал өөр болцсон минь үчтэй хөөрхөн болцсон харна. Бид нар сая цэцэрлэг дээр очиод мөнх сайхны зурсан дэвтрийг харлаа, наамлыг харлаа тийм ээ. Хөөрхөн бичсэн байна, зурцсан байна, бас өнгөрөө шиг наацсан байна танаа хөө. Тэгэд бас багш нь хэлж яана л да. 7 хоногийн өмнө эрэхтэй ерөөс амар бүрэг хүүхэд байсан хүмүүстэй тоглолтгүй хоолоо идчихэл харих гал идэг тийм ээ. Ингээл болон тохоод чинь суугаад идэг тийм хүүхэд байсан. Одоо бол тэгээд цэцэрлэгээс явахгүй гэдэг болсон гэсэн. Өглөө босоод бас яардаг юм уу да тийм ээ. Жоохон холоос явдаг болохоор тэгэл яарал тэгэл цагт нь авчих гэл тэгэл явдаг ш.
Тэгээ манай үч өглөөд жоох нойр амтан тэгээд ер нь цэцэрлэг дээр очихроо тэгэл ер нь харин мөрн гэдгүй шүү дээ. Хурдаа орол гэл тэгээд идсэн шүү дээ. За баярлалаа. Тэгээд одоо бид нар цаашаа яваад Баянзул ахынд очиж нэвтрүүлгээ үргэлжлүүлэх гэж байна үзэгчтэй. Нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа шүү. Бат гэрэл дүүс төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн лайк ичтэй телевиз. Бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа энэхүү айлд туслах чих хүсэл эрмэлзэлтэй Бат гэрэл дүүс төрийн бус байгууллага их ханд цэцэрлэг бидэнд тусалсан бүх үзэгчид та бүхэндээ баярлалаа. Бидний дараагийн дугаар та бүхэнд тун удахгүй хүрэх болно. Баянзул гэх игэн ах түүний охин болон эхнэрийг нь гэр бүлээр нь ажилтаа болгох тэр торгон агшинг та удахгүй үзээрэй. Танд эрүүл энхийг хүсье. Эрүүл оюунлаг Монгол нэвтрүүлэг тун удахгүй. Хин нэгний хүсээд жолдохгүй зүйл өөр нэгний хувьд аль хэдийн хэрэггүй болсон байх нь бий. Бид нэвтрүүлгээрээ нийгэмд байгаа тус сайхан сэтгэлийг дэмжин урамшуулж, тусын сайхан сэтгэл нь хэрэгтэй хин нэгэнд хэрхэн очиж аз жаргал бэлэглэж байгааг үзүүлэх замаар бие биедээ туслах өргөн аяныг өрнүүлэхээр зорж байгаа юм. Үгүй одоо ингээл барилга хөдлөл би ажилдаа явчихна. Ажилдаа болчиход тэгэл амьдрал гал.